Hi guys, хоб болохгүй болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. Зя манайхаа ёстой өчтөр Монголд юу болоод өнгөрвөө. Тэ ёстой бөө юм болоод өнгөрөх шиг боллоо. Та нар миний юуны тухай ярьж байгааг угаасаа мэдж байгаа байх. Бичлэгийн гарчгнаас харчихсан байгаа байх. Америкийн YouTuber, streamer iShowSpeed Монголд айлчилж очсон байгаа. За тэгээд өчтөр угаасаа Монголд очсон болохоор шууд стримээ хийсэн, лайв стримээ хийсэн. За хэдүүлээ тэр тухай өнөөдөр ярьцгаан. За ер нь iShowSpeed Монголд айлчлаад юу хийсэн, яасан, ийсэн ер нь тэ миний үзэл бодол, санал бодол юу вэ гэдэгтэй зүгээр үзэж байгаа хувьд би одоо iShowSpeed-ийн стриминг үзэж сууж байгаа шүү дээ, тийм учраас би өөрөө үзэж байгаа хувьд ч гэсэндээ ер нь юу бодсон бэ ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлүүдийн тухай хизүүлээ нэг сайхан базаад яриадах юм, okay? We are here in Mongolia! This is нэг залуу гэдэгтэй Нас хин жилүү те тэр залуу бас ирсэн байсан. Тэгээд бас зөндөө олон тиймэрхүү контент энэ төр хийгээ явж байсан харагдчихсан. За тэгээд одоо iShowSpeed ирсэн байна. Маш том YouTuber, маш том streamer та нар угаасаа надаар хэлдэггүй мэдж байгаа байх. Ялангуяа манай залуу үеийнхэн жоохон хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд бол өстой үнэхээр гаргахгүй мэдж байгаа байх. Би бүр ингээд iShowSpeed-ийн өчтөр Монголд хийсэн стримийг нь үзээд бүр oh my god энэ зүгээр бүр дандаа жоохон хүүхдүүд үздэг юм шиг байгаа хгүй те бүр улаан ногоон фэн нэ улаан ногоон цэнхэр шар юу байдгийг те бүх фэн юм шиг байлээ. Тэгээ иймэрхүү гадны хүмүүсийн гадны инфлюенсер одоо яг ингээ Монголд авчирж байгаа нь бол үнэхээр сайн хэрэг улам ингээ Монголыгоо хүмүүс таниулж байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд угаасаа Speed ойлгомжтой Монголд очисон хүмүүстэй гадны хүмүүс бол дандаа заавалчгүй ер нь Сүхбаатарын талбаанаас тий одоо Чингисийн талбаа гэдэг болсон гэлөө тий. За Чингисийн талбаанаас ингээд эхэлдэг шүү дээ тий гараагаа эхэлж одоо аяллахын гарааг эхэлдэг байгаа. Тэгээд тийм одоо ёс заншлаараа гэх юм уу тий Чингисийн талбай дээр очисон байсан. Тэгээд Чингис хааны statue тий тэр хөшөөг нь хараад бол үнэхээр mesmerized болсон нь бол харагдсан. Ер нь би iShowSpeed-ийн энэ стримийг нь үзээд бичлэгүүдийг нь харж байхад бол ер нь тэр байж байгаа царай нь бол зүгээр mesmerized. Тиймэрхүү facial expression-ыг өгчээсэн ер нь ингээд shocked тэ what хизэж амьдралдаа ийм харж байгаагүй гэсэн тэ тийм үнэхээр culture shock харагдчихсан. За тэгээд Чингис хааны одоо талбай дээр очисон байгаа. Тэгэл манай монголчууд чинь те одоо зочломтгой одоо хүмүүс шүү дээ. Тийм учраас ер нь би хараад хахад монголчуудын бэлтгэл бол айгүй сайн байсан юм шиг харагдаж байгаа ингээл бүр бүх юмаа ингээд зохицуулчихсан дээ. За одоо тэдний хэдүүлээ тэнгэж явчихаа тийшээ яваад дараад музей ороод тэгээд дараад ингээ бүр айгүй бэлтгэл зохион байгуулалт сайтай байгаа нь бол үнэхээр авууштай талтай байсан. Тэгээд зөндөө олон ингээд те соёл моёлоо харуулсан тиймэрхүү зүйлүүдийг төлхөө харуулж исэн. За тэгээд хин Чингис хааны талбай дээр очисон чинь те хэн байжсэн ангууч байсан. За тэгээд ангууч нүг би ямар сони хувц өмсч вэ? Яагаад ийм хачаа хувц өмсөн гэдсэн чи хөрхэн амтаа юу юм бэлээ шүү дээ. Нэг одтой бүжиглээд орж исэн бэлээ. Тэгээд одтой бүжиглэгийнхаа хувцсыг нь өмсчихсэн байсан юм байна лээ. Тэгээд хинтээ бүжиглэх гээд iShowSpeed-тэй бүжиглэх гээд нэг тийм марзан юм хийжсэн. Нэг жоохон dance battle ч юм уу те нэг тийм юм хийжсэн. Хөрхэн жижигхэн battle шиг юм хийсэн. Тэгээ хамгийн одоо яг төгсгөлд нь те хин нөгөө нэг Speed backflip хийсэн штэ тий. Тэгсэн чинь тэрийг нь одоо дуурах гэж хагаад бас өөр backflip хийх гэж хагаад oh my god. Би тэрийг хараад ч ёо гэж бодсон. Асан гэж яриадсан. Би тэгэд хин одоо тийм хилчгсэн бол доо тий энэ Spirit хин одоо очиад ингээ Чингис хаан чиний үеэлгээ хилчгсэн болоо гэж бодсон. Жаа зүгээр тэр нь юунаас юм шиг үлээ. Чингис хаан ер нь дэлхий дээр ингээ өр удмаа ингээ 8 сая хүмүүстэй үлдээгээд айгүй хүүр удмаа үлдээсэн учраас 8 сая хүмүүс ер нь дэлхий дээр Чингис хааны генетиктэй цустай байдаг гэдгийг тайлбарлаж өгсөн юм шиг үлээ. Тэгэнгүүт ингээл Speed жоохон хөгжилтэй маягаар те he's my cousin тэгвэл би одоо Чингис хааны одоо цустай гэсэн үг үү те миний үеэл гэсэн үг үү гэд нэг тийм хошин марзан юм хэлж байгаа нь бол харагдчихсан. Wait, so I'm related to him? Wait, that's my cousin? He my cousin? Дараад нь бол UB Food Festival гэдэг хэсэг рүү очисон байлээ. Гайхалтай манайхаа. Би ерөөсөө намайг Монголд амьдардаг байх үед бол тийм юм байдаг байсан хгүй. Яг одоо ийм гадаадд байдаг шээ, гадны улс орнуудад байдаг шин тийм. Юу гэж явж байгаа гэмээр те тэр хоолны фестивал дээр ажиллаж байгаа юм мэдгүй ямар ч сан ингээл лам харагдчихсан ийм те шүл хийж байгааг нь харуулсан юм шиг байсан. За тэгээд ямар хоол идсэн бэ? Би яг тэрийг нь манайхаа яг
хараад ингээд сайн харагдахгүй байхгүй. Яг ямар төрлийн хоол вэ гэхээр нэг тийм юу юм уу? Гуляш ч юм уу те? Яг тийм хоол харагдчихсан. Би яг ингээд ойртуулад харахаа тий хардаа би яг ойлгохгүй байхгүй. Яг ямар хоол яг сайн харагдахгүй байгаа. Нэг гуляш ч юм уу нэг шарцсан бах ч юм уу харагдаад байгаа юм шиг байна. Тэгэд ямар хоол байсан гэдгийг мэдж байгаа хүмүүс байгаа бол бас доор комент биччихүүлдээгээрэй заяа. За манайхаа энэ сте амар инээдтэй заяа. Одоо энэ харж байгаа клип бол одоо зүгээр нэг TikTok дээр тийм Америкийн аккаунт дээр тавигдсан speeding нэг stream бичлэг байгаа хгүй. Тэгээд тэр аккаунт дээр одоо ингэ бичсэн байгаа хгүй. Speed eating food with the emperor son of Mongolia гэж байгаа хгүй. Монголын хааны хүүтэй Speed хоол идээд сууж байна гэж бичсэн маа. Тэгээд хааных нь хүү нь болохоор Монголын хааны хүү болохоор Grimix болжээ. Манайхаа үнэхээр инээдтэй ёо амар инээдтэй бас тэгээд яг л хааны хүү шиг сууж байгаа юм л та Grimix бол вау. iShow Speed бол ингээд айгу таалагдчих шиг байсан. Гэхдээ манайхаа за ер нь бол өөрөө хэлж байгаа те oh my god it's so good like I'm not even lying тэр гэж хэлээд байгаа шүү дээ. Үнэхээр таалагдчих, үнэхээр гоё амттай байна. Үнэхээр ингээд те би бол худлаа яриаггүй шүү тэр гэж хэлээд байгаа. Гэхдээ бас I don't know. Okay, I don't know. Зарим гадаадын хүмүүс шүү дээ яг ингээд зүгээр нөгөө одоо culture-ийнхаа хүнийг те жоохон одоо respect хийдэг учраас хүндэлдэг учраас ингээд шууд муухай таалагдахгүй гэж хэлж чадахгүй зүгээр ингээд те баг өмсөд ч юм уу те I like it гэж хэлэх үе маш их байдаг. Тиймэрхүү гадаадынхан бүр үнэхээр их байдаг. Бол вау гоё л шүү дээ. Амар тийм одоо өөрийнх нь palate нь айгуу тийм хөгжчихсэн гэсэн үг байхгүй айгуу тийм adventurous palate гэсэн үг. Зарим хүмүүс амар тийм хоол голдог төрлийн хүмүүс байдаг штэ. Тийм гадаадынхан байдаг. Тийм учраас зөвхөн өөрсдийнхөө л хоолыг иддэг. Өөр ингээд adventurous байж чаддаггүй те өөр culture, өөр улс орны хоолыг идэж чаддаггүй хүмүүс байдаг. А хэрүү ингээд iShow Speed үнэхээр тэр одоо Монголын хоолоо таалагдсан бол те үнэхээр мундаг adventurous food palateтэй байна гэсэн үг. А тэгээд хэрүү үнэхээр таалагдаагүй байсан ч гэсэндээ худлаагаасаа ингээд яриад дөө таалагдж байна гэж байгаа бол бас л одоо авштай тэг хөндлөштэй зүйл ягаад гэвэл Монголын Монголыг хүндлээд хэрэг өөрт нь таалагдахгүй байсан ч гэсэндээ таалагдж байна гэд хэлж байгаа. Тэгэд гэхдээ зарим хоолн дээр бол те одоо ялангуяа одоо хэдүүлээ тэрнийхэн талаар дараад нь ярина нэг өөр газар очиод нэг хуушур идчихсэн. Тэр хуушурн дээр бол үнэхээр яг өөрийнх нь тэр expression нь өөрийнх нь яг хэлж байгаа нь үнэхээр таалагдчихин гэж байгаа бол амар genuine санагдчихсан. Үнэхээр яг таалагдсан юм шиг тийм expression байсан. За ямар ч гэсэн тийм байна. Гэтэ би ер нь энэ хоолыг нь идэж яхад нь гизэн өвдөж хүдэл гэж амар санаа зовдсон. Монгол хоол муу одоо болохлээрээ те хордлогонд ороод гидсэн өвдөн гэж хэлээгүй шүү. Зүгээр гадаадынхны гидэс айгуу тийм юу гэдгийг эмзэг гэх юм уу те айгуу тийм хурдан ингээд өвддөг байдаг аахгүй юу. Тэгээ ялангуяа Монголын хоол чинь айгуу нөх хүнд хоолнууд дандаа айгуу том махтай ч юм уу те айгуу тийм өөх тостой хоолнууд болохоор ингээд гадаадын хүмүүс битгий хэл би одоо тийм Монголд байхгүй байжгаад нэг Монгол руугаа очингууд тийм Монголынхаа хоолыг идэхгүй байжгаад нэг Монголдоо очиод хоолоо идэнгүүд яг гиз мэз өвддөг байхгүй. Тэгээ хүмүүс тэрийг бол мэдж байгаа хүмүүс өндөө байгаах. Тэгээд би бас тэгэл айгаалаа хоол гиз нь өвдөхүүл шүнжэнгөө цацгаалтай байд. Гэж зөндөө бодсон. Ангууч Grimix 2 тэ бас нэг дараад нь явж байхад нь нэг фэн нэг хүүхэд ирээд тэ юу өгсөн штэ өөрт нь нэг зураг тэ өөрийг нь зурчихсан өөрийг нь хотын зурчихсан нэг тийм хөөрхөн зураг өгсөн. Wait, I think he actually painted this. I think he actually painted this. Oh, get him in. You painted this? That ass? This shit fire. Хүүхэд бол өөрөө зурсан гэж хэлжсэн. Spirit. Тэгэхээр үнэхээр өөрөө зурсан бол үнэхээр агуу байна те. Вау, үнэхээр би бүр хараад шокнд орсон. Ямар мундаг ингэж бодсон. Бүр яг зурчихсан байсан те. Тэгээ Spirit ч гэсэндээ өөрт нь амар таалагдчих байгаа юм бол харагдсан. Тэгээд айгу сэргэлэн фэн байгаа байхгүй. Тэгээ тэр музейд очир бол зөндөө юм болсон те. Айгу тийм өөрсдийнхөө соёлыг харуулсан зөндөө зүйлүүдийг үзүүлж исэн. Одоо өөрсдийнхөө бүжгийг харуулсан, одоо морин хураа хэрхэн тоглож байгаагаа харуулсан. Тэгэл одоо хөөми гээл те гайхалтай бүх зүйлүүдээ ингээ харуулсан. Тэгээ тэр бүжгийн хэсэг дээр та нар харсан бол те айгу олон тийм Монголын үндэсний бүжигчид гарч ирээ бүжиглж байхад хин Speed хажууд нь очил ингээ бүжиглээд байгааз та нар тэрийг анзаарсан. Ер нь Speed айгу хурдан ингээ catch up хийж байгаа зү тэр бүжгэнд харууд ер нь айгүй бүжгэндээ сайн байдаг юм манайхаа бүр цаанаасаа бүр ингээд генэнд нь байдаг гэх юм уу тийм хөдөлгөөн сайтай айгүй тийм rhythm
Тэ химнэл сайтай. Тэгэхээр ингээ айгу хурдан ингээ химлэг олцдог. Харин цагаан хүмүүс манайхаа айгу химэл муутай байдгийг. Ер нь айгу химэл муутай бүжгэндээ ингээд хөдөлгөөндөө муутай байдгийг. Хар хүмүүсийн болохоор цаанаасаа ген ингээд бүжгэндээ сайн бас нөгөө нэг та нар мэдж байгаа байх спортондоо айгу сайн байдаг шүү дээ. Ер нь ингээд тэ хурдандаа сайн, сагсандаа сайн ч гэдэг юм уу тэ. Ер нь тийм хар хүмүүс чинь ер нь тиймэрхүү биеийн юмдаа айгу сайн байдгийн. Тийм учраас та нар харсан байх ер нь Монголын бүжгийг айгу хурдан тэг catch up хийгээ тэр тэднэртэй те Монголын бүжигчтэй ингэ бүжиглж байгааг нь та нараа ажигласан байх. За viral болсон sound зүгээр нэг тийм vocal coach эмэгтэй ингээд одоо өөрийнхөө TikTok дээр те ингээд дуучдад хэрхэн одоо хоолоогоо зөв одоо ажиллуулах вэ те одоо ашиглах вэ те хэрхэн одоо халаалт те дасгал хийх вэ одоо хоолойны дасгал хийх вэ гэдгийг ингээ ягаад raise your ya гэд тэр хэсэг нь амар ингээ viral болоод нэг айгүй viral болсон sound тэгээ тэрийг яг хийсэн шууд хариуд нь ингээ хийсэн speed тэгээ тэрийг анзаарсан хүмүүс байгаа юу байхгүй байсан уу доор бас комент бичээрэй заяа би тэрийг ингээ сонсчод өстө өгтлээ нээжсэн. Түүний дараагаар хөөми хийж байгаа хүнийг хараад биширч өстө mesmerized болоод тэгээ дараад морин хуур тоглож байгаа хүнийг харж бас mesmerized болоод тэгээ морин хуурыг ингэж тоглож үзэх гээд хичээжсэн та нар харсан байх ингээд бас нөгөө багш нь заагаад те багш нь хөөргөн морин хуурийнх нь багш нь заагаад ингээд хичээж байгаа нь харагдчихсан. Тэгээд би өчигдөр зүгээр TikTok дээр явжсэн чинь нэг аккаунт ингээд Монголд speed-ийн очсон одоо хэсгүүдийг нь лайв стримээс нь шууд гэс аваад ингээ клип болгоод TikTok дээр хийгээдсэн байхгүй юу. Гэтэ тэр бол угаасаа ойлгомжтой гадаадын хүн байсан Америкийн хүн байгаа байхгүй юу аккаунт. Тэгээ угаасаа Монголын нөгөө морин хуур гэдгийг мэдэхгүй ямар инструмент ямар хөгжмийн зэмсэг вэ гэдгийг мэдэхгүй учраас speed playing Mongolian guitar гэж бичсэн. Би бүр тэрийг хараад өстө өгтлээ нээсэн. Mongolian guitar. What do you mean guitar? Гитар гэж хэлчихэж байгаа байхгүй юу? Бүр амар инээдтэй. За тэгээ энэ хүн музейнээс гараад явахынхаа өмнө нөгөө нэг музейнийхаа тайлбарлагчид үнэхээр баярлалаа гэд хэлж байгаа нь харагдчихсэн. Тэгээд тэп өгсөн харсноо та нар $100-ын тэп өгжсэн. Wow. That's the power of tipping culture guys. That's the power of tipping culture. Ер нь Америкчууд угаасаа та нар гарын мөнгө гэдэг бол амар том зүйл гэдэг бол мэдж байгаа байх. Америкт бол зөвхөн хоолны газруудад ресторануудад үйлчлэгээ авахаараа ингээд тип өгөх биш бүх зүгээр бүр бүх юмд тип өгдөг. Манайхаа үсээ засуулах, гоо сайханд орох, одоо юу ядгийн те зүгээр кофе авах, ресторанд орох. Тэгэл одоо хэрүү засварчин гэртээ авчираад те одоо засвар хэлгсэн бол хөлсийг нөхөөс гадна давхарлаад дахиад тип өгнө гэдэг. Тэг баг бүх юмд ингээд тип өгдөг. Тийм учраас ингээд үнэхээр өөрт нь тэр тайлбарлаж байгаа хүнийх нь үйлчлэгийн таалагдсан учраас ингээд тип өгж байгаа харагдсан. За манай хаан та нар маань санаж байгаа бол би нэг бичлэг дээр ярьж исэн өөрийнхөө үзэгчдэд өөрийнхөө community-д give back хийх гээд үзэгчдээсээ жижиг дунд бизнес эрхэлдэг 2 хүнийг сонгож авч агаад 4 сард зар сурталчилгаагийн үн төлбөргөө хийж өгнө гэд тэ. За тэгээ 2 хүн маань сонгогдчихсан байгаа. Тэгээ над руу маш их имэйлүүд ирсэн. Тэгээ холбоо барьсан бүх хүмүүстээ баярлалаа. Би бүр та нарын имэйлүүдийг уншаад вау миний үзэгчдээс ийм гой бизнесүүд эрхэлдэг, гой зүйлүүдийг уралдаг, бүтээдэг ямар их олон хүмүүс байдгийн бэ гэд үнэхээр гайхширсан, биширсэн тийм мэдрэмжийг авсан. Тэгээд бүх хүмүүст ингээд хариу бичиж чадаагүй уучлаарай. Би ингээд бүгдэнд нь хариу бичгийг хичээсэн. Гэхдээ үнэхээр боломж авахгүй үнэхээр их имэйл ирсэн учраас боломж байгаагүй шүү. Гэхдээ бүх имэйл бичсэн хүмүүстээ баярлалаа. Бүгдээр ингээд би уншсан шүү. Тэгээ энэ удаад сонгогдоогүй ч гэлээ би цаашлаа ч гэсэндээ иймэрхүү зүйлүүдийг хийж амна гэж бодож байгаа өөрийнхөө community-д give back хийх гээд. За тэгээ өнөөдөр та бүхэндээ сонгогдсон эхний үзэгчийнхаа бизнесийг танилцуулах гэж байна. За энэ нь болохоор манай Монгол ээжүүдэд зориулсан маш их мэдээллүүдийг агуулсан ийм гоё ном байгаа. Мэдлэгтэйгээр маамууга хүлээх үгээд Монгол жирэмсэн ээжүүдэд зориулсан ийм гоё ном хяналт шинжилгээ 47 хоногийн өөрчлөлтүүд жирэмсний үеж тулгарх зовиур тэдгэрийг хэрхэн даван туулах мөн төрөхөд бэлтгэх төрөх үеийн мэдлэг за тэгээд сэтгэл зүйн болон хосын харилцаа түүнээс гадна төрсний дараа 45 хоног гих мэд маш олон сэдвүүдийг багтааж чадсан байгаа. За тэгээ энэ номын маш том онцлог нь гэх юм бол яг Монгол ээжүүдэд зориулсан буюу яг Монголын амьдралын аж ахуй дээр үндэслэн бичсэн тийм ном байгаа. За тэгээ ялангуяа шинэ ээжүүдэд шинээр ээж болох гэж байгаа хүмүүст маш их хэрэгтэй гэж
миний хувьд бол бодож байгаа. За тэгээ энэхүү ном нь Alpha Book номын дэлгүүрт зарагдаж байгаа. Үүний хувьд 40,000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ миний чаналын үзэгчдэд зориулаад номын зохиолч маань 20% хямдрал үзүүлэхээр болсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань 20% хөнгөлөлтөөр номыг худалдаж авах хүсэж байгаа бол зөвхөн энэ дор гарч байгаа энэхүү Instagram хаяглалуу DM бичээд холбогдоод хөнгөлөлтөөр номыг худалдаж аваарай. За тэгээ шинээр ээж болох гэж байгаа эмэгтэйчүүд маань энэхүү номыг авч уншаад мэдлэгтэйгээр маамууга хүлээгээрэй. За тэгээ үүний дараагаар wrestling тэгээ Монгол бүхийн одоо газар очсон байгаа Монгол бөхчүүдтэй гэдсэндээ мөрөн дээр байхдаа oh my god guys хитэн градус байгаа юм бэ Монголд? Өчигдөө 4 сар болж байгаа. 4 сарын дундуур гэхэд ийм хүүтэн байдаг өлөө. Амар ингээд дараад байгаа харагдчихсан. Тэ бүр ингээд чичрээлстэй гадуур явж байхдаа I'm cold гэдэг бүр Антарктик шиг тэ тийм хүүтэн байна гэж тэгээ яриадсан. Тэгэд хитэн градус байсан бол би хараатай заяа. 41 градус гинэ. 41 Фahrenheit чинь 5 градус. It's not that bad. 5 градус гэдэг чинь бүр тийм амар хүүтэн биш үстэй. Right? Би бүр амар хүүтэн бүр хасах масах байгаа мах гэж бодсон. Эсвэл өчтөр тийм амар хасах байсан юм уу? Гэтэ ямар ч сан би сая одоо зүгээр одоогийн юуг харсан чинь цаг агарыг харсан чинь 5 градус гэж яах юм. Тэгэхээр надад бол тийм амар хүүтэн санагдахгүй байна. Ямар ч сан айгуу дараад байгаа харагдсан те. Бүр чичиршин бишрээд байгаа нь харагдсан. За тэгчээд гэрт ороод айгуу юм шиг байлаа. Ялангуяа тэр битүүр шүлийг айгуу таалагдаж ингэж хэлсэн те бас юуг хуушур. Oh my god. Тэр хуушурыг өстө Яста жинхэнэ яаж байрж идсэн бэ те хөндлөнгөөр нь байрж байгаа ингэж та араатай амьд шиг идж байгаа нь харагдсан. Oh god. Oh my god. Ямар ч гэсэн бас гоё experience байсан байх тийм юмыг бас одоо анх удаа л харж байгаа байлгүй дээ ингэж бүргэдийг гар маран дээрээ тавьж байгаа л ингэ гэдэг чинь те би тэр бүргэдийг нэрээ тэгж гаран дээр нэг удаа тавьж үзчихсэн нэлээ олон жилийн өмнө Монгол руу очиод 100 очиж байхдаа тэг хөдөө явж байхдаа ингээ гаран дээр тавьчихсан oh my god it's so heavy did you guys know that амар хүнд юм бэлээ те бүр амар хүнд бүр ингээд бүр oh my god өстө үнэн амар хүнд гэдэг юм байна лээ за тэгэд үүний дараагаар тэрүүгээр нэг тийм үзүүлбэр шиг юм болсон те нэг тийм шоу шиг юм болоод юм шиг үлээ би өстө хизэж ингэж араараа хийж байгаа worm-ыг харсангүй гэдэг тэгж хэлээдсэн тэг үнэхээр бас л шоконд орсон юм шиг харагдсан тэг мундаг залуучууд байсан тэр мөсөн дээр ингээд тэгж үзүүлбэр үзэлж байгаа залуучууд үнэхээр вау гоё харагдчихсан. За манайхаа одоо эдгээр зүйлүүд бол ингээд те спиринг Монголд очиод хийсэн зүйлүүд нь байла. Ямар ч гэсэн өөрийнх нь стрим дээрээ тавигдсан зүйлүүд нь тэднэр байсан. За тэгээд юу гэтээ спири хэд хонох юм бол Монголд та нар тэрийг мэдж байгаа юу? Мэдж байгаа бол бас хэлж өгөөрэй. За ганцхан хоногоор ирсэн юм уу? Олон хоногоор ирсэн юм уу? Let me know, okay? За ямар ч байсан ийм зүйлүүдийг өчигдрийнхөө live stream дээр бол хийчихсэн байна. Тэгээд өмнөөс нь үнэхээр ядарсан би. Oh my god. Өмнөөс нь үнэхээр ядарсан. Нэг өдөрт ямар их юм хийгээвэ те. Тэг баг тэр өдрөө л шууд яг онгоцноос бус юм шүү те. Тэгэхээр шууд ингээд амар их юм хийгээд те. Би бүр хүн чинь нэг байгаа юм би ингээд энэ хүүхдүүдийн ээж аав нь хаана байгаа юм бэ те where are their parents гэд те they don't got no school гэд хэлж байгаа нь харагдчихсан ээж аав нь хаана нэ хичээл сургууль гэж байдаггүй юм уу гэд би яг өөрийнхөө амаар хэлж байгаа нь харагдчихсан миний ч гэсэндээ initial reaction бол тийм байсан ээж аав нь хаана байна ягаад хичээл сургуульд байхгүй байгаа юм бэ гэдэг reaction байсан How's it so it's kids bro yeah it's dead ass kids like every one of them That's dangerous. Kids need to step back. Well, kids don't listen though. They don't listen, Where they parents at? Oh shit. None of these kids got school. Тэгээд яг би бас бодсон байхгүй хичээл амарцсан байгаа гэдгийг мдээгүй байх үедээ би бодсон болохоор энэ бол өглөөний ээлжний хүүхдүүд ингэ явж байгаа юм байх гэж бодсон байхгүй Монголд ч ингэ ээлжилж ордог штэ те миний үед бол тийм байсан одоо яг тийм байгаа үгүйг мэдгүй ямар ч ингэ ээлжтэй ордог те 8-аас 1 12-30 тэнгуүтэ нэгээс хидчихүүлээ явдаг байсан штэ Америкт бол тийм юм байдаг байхгүй манайхаа ингэ бүх сургуулиуд бүгдээр яг л нэг
тэ ээлжтэй гэсэн үг. Яг бүгдээрээ зарим нь бол яг 7:45-д эхэлдэг, зарим нь 8-д, зарим 8:30-д эхэлдэг. Гэхдээ тэгээд бүгдээрээ л ямар ч өглөө ордог гэсэн үг. Өглөө ороод яг 2:33-ийн үед ингээд дуустдаг байхгүй. Тэгээд тийм учраас одоо speed Монголд те Монголын сургуульд өглөөний ээлж өдрийн ээлж гэж хоёр өөр юм байдаг гэдгийг мэдэхгүй учраас ингээл хүүхдүүд бүгдээрээ л хичээлээ таслаа те хичээлээ ингээл таслаа сургууль хичээлдээ явахгүй ингээл спидийг харах гад ирсэн юм шиг гэж бодсон юм шиг байлээ. Тэгэд нэг охин тэгж хэлсэн гэсэн шүү дээ. Би тантай уулзахын тулд ингээд сургуулаа таслаад те I skipped school гэж хэлсэн гэд яриадсан. Тэгээ тэр үний юм бах та уул нь хичээл орохгүй байгаа гэж те. So I don't know. Үүнээс гадна үнэхээр аюултай одоо яг хичээл тарцсан байж болно. Тэгээ хичээл байхгүй байж болно. Тэгээд спидтэй уулзах гад очсон байж болно. Фэн байж болно. Тэгээ гэхдээ бүр үнэхээр ер нь арай дэндүү байсан. Арай дэндүү одоо crazy. Үнэхээр дэндүү rowdy байсан. Фэнүүдийн жоохон хүмүүсийн хувьд бол тэгээд ядаж ялангуяа Америкчууд чинь би энэ тухайд айгүйх ярьдаг те Америкчуудын хувьд бол personal space, personal bubble гэдэг юм бол айгүй чухал байдаг. Ингээд хүний биед одоо хүний орон зайд орж ирэхгүй байх те тэгж яхад бол үнэхээр амар дайрчилсан. Бараг би бүр үзэж байхдаа stampede болох үедээ гэж айгүйх айжсэн. Stampede гэдэг чинь нөгөө нэг ийм амар одоо хөл хөдөлгөөн болоод хүмүүс шамбаарлаад зарим хүмүүс унаа тэр хүмүүс дээр ингээд тэ одоо мэдгүй нөгөө одоо crowd нь ингэж гიშгэж явж маваад тэ тэгээд хүнийг алах injure болгох зүйлүүд айгүйх байдаг шүү дээ. Тэр чинь stampede гэдэг байгаа. Би тийм юм болчих үедээ гэж айгүй яжсэн. Ялангуяа хүүхдүүд штэ. Жоохон хүүхдүүдэд нэг нь унаал өөдөл нь мэдгүй өстой speed гэж гүйж агаад дээрэс нь гүүгээд нэг хүүхдийг алах одоо injure хийх зүйл гарвал яах юм бэ те. Айгүй амар байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр бол үнэхээр жоохон бүдүүлэг, жоохон соёлгүй надад бол үнэхээр санагцсан. Түүнээс гадна яг машиндаа суудсныхаа дараад нь те ингээд хүүхдүүд бүр гүүгээд байгаа байхгүй те. Машиндаа орцсон байхад нь гүүгээд араас нь гүүгээд бүр ингээд машиныг нь ингэж цохиж мохоод те хаалган дээр нь юун дээр нь цохиж мохоод бүр хідэн айдагаа нь харагдчихсан. За тэгээд тэр бол үнэхээр аимшигтай байсан. Надад бол үнэхээр амар байсан. Тэгээд сүүлдээ бүр ингээд яг төгжрлээс гараад явж байхад нь нилийн хэсэг хүүхдүүдтэй дугуйтай, электрон дугуйтай эсвэл одоо тийм dirt bike энтертэй те бүр ингээд араас нь яваад байгаа нь харагдсан. Тэгээд айгүй амар одоо жоохон show off хийх гэдэг. Би ястам ийм мундаг шиг мотоциклаар ингэж явж ингэж show off хийх гээд хажууд нь ингээд амар нөгөө нэг юм хийдэг штэ. Артлынхаа дугуун дээр ингэж зогсч амар dangerous guys. That's not safe. That's not safe. Why would you think that's safe? Тэг яаж чагаа тэр хүүхдүүд нь бүгдээр ямар ч юуг байгаа байхгүй юу? Helmet те. Ихэнх нь бол ингээд ганц хоёр хүүхдүүд helmetтэй явж байгаа харагдчихсан. Ихэнх нь бол ямар ч тийм малгай helmet энэ төр өмсөөгөө тэгээд явж байгаа байхгүй юу? Үнэхээр аимшигтай. Би бүр тэгж show off хийж агаад нэг ингээл унаал oh my god юу тэр ганц одоо стрим хийдэг те алдартай хүний төлөө ингээд өөрийнхөө амийг золиослох тийм одоо эрсдэлтэй зүйлээ хийж байгаа аахгүй. Тэр надад талаа үзэж байхад бол үнэхээр амар тухгүй байсан. Би бүр хизээ ингээд энэ нэг хүүхэд ингээд машин дээр орчих болоо те хизээ нэг хүүхэд одоо ингээд тэр дугуйтайгаа явж байгаа хонхолцчих болоо гэж айгүй хэцүү үзсэн. Тэгээд үнэхээр амар байсан. За тэгээд нэг хүүхэд те бүр ингээд гүүж яваад ороод машин руу яваад орчихсан штэ. Үнэхээр амар те. Гэтэ тэр яг interaction бол айгүй инээдтэй байсан надад бол тэр хүүхэд хурж ирээ те яг гүйж ахт нь ингээд би яг толондоо харчаад гүйж ирж байгаа гэдэг мэдэнгүү те гэж цочоодаг. Тэгсэн чинь нөхөө хүүхэд нь амар цоцсон те гэд айгуу цоччихсан. Тэрэнд бол айгуу инээдтэй байсан. Тэгчээд цөөн Монголын айгуу гоё хоол эдгийн явж идий гэсэн чинь хаана идэх юм гэсэн чинь хоёлаа ингээ манай эмээгийнх рүү явъя те манай эмээгэнд очиж цөөн идий гэд. He was so funny. That kid was so funny. Тэг буулгасан гэхдээ яг буухаасаа өмнө oh my god he kissed him. Тэр хүүхэд спиринг үнсээ яваад гисэн хазар дээр нь. Манайхаа that's not okay. It's not okay. Наад ч юм бол үнэхээр зүгээр зүйл биш. Хүнд тэгэж хамаагүй ингэж тэрж үнсэх ялангуяа үнсэх гэдэг бол наад ч юм бол зүгээр зүйл биш. Зүгээр одоо тийм алдартай олонний танил хүн байсан ч вэ? Зүгээр энгийн хүмүүс байсан ч манайхаа хүнийг зүгээр одоо зөвшөөрлгүй барьж аваад үнсэх гэдэг чинь бол үнэхээр бүдүүлэг зүйл битгийдэг. Угаасаа спид таалагдаагүй нь бол харагдчихсан. Үнэхээр одоо тухгүй байгаа нь бол харагдчихсан. Битгий тэгээд манайхаа цаашдаа тий битгий тэгж байгаараа үнэхээр цөв мөн гэдэг өсгөн бол үнэхээр
funny байсан. Тэгээ манай эмээх рүү яваад цэв enough is enough. Жохон тэгээд team interaction авлаа, гоё байлаа, speed-д үгүй гэсэн юм өглөө, speed-тэй гоё яриад авлаа, зураг хөрөг авахулчихлаа, stream-д нь орчихлоо. Гэхдээ that's enough. Хизээ хангалттай вэ гэдгийг мэдэх хэрэгтэй аахгүй. Тэгчээд болох хэрэгтэй байсан. Гэтэл тэр хоёр хүүхэд бол дагаал яваадсан бүр дахин гарч ирэл тэгэл жоохон даапаалаад байгаа юм уу? Инээж мнээгээл сони юм яриад дахиад өмсгөж одоо дайрсан гэсэн штэ үнсгэж хичээсэн гэд ярьжсэн одоо he tried to kiss me no stop like you tried to kiss me гэд тэгэдсэн тэр чин бол хүн дургүй байна гэж яхад те дахин хурж ирээд тэгээд чаргуу цалтаад байхад арай жоохон дэндүү байсан тэрийгэ болчих хэрэгтэй байсан зүгээр анхныхаа тэр гоё интеракшныг хийжэл те жоохон ярьж авчаал тэгэл болох хэрэгтэйсэн. Гэтэл дахин хүнийг дахин дагаал яваал, дахиад дагаж яваал, дахиж одоо хүнийг bother хийгээд байгаа чинь бас арай л дэндүү байсан шүү, тэ. Хүүхдүүдс амар машинараас нь гүйлдээл, тэр мотоциклтэй хүмүүс араас нь гүүгээл, машиныхнараас нь яваал амар яаж байгаа нь бол бүр тэ. Яг тэр үеэр нь би стриминг нь үзчихсэн чи хүмүүс доор нь тэ гадаадын хүмүүс л байгаа юм шиг байгаа. Дандаа ингэ бичсэн байсан. Энэ ингээ юуг санагдвал чинь тэ ингээ яг зомбитэй кинон дээр ингээд яг хамгийн сүүлийнх нь одоо зомби болоогүй хүн ингээд явж хахад тэр зомбинууд араас нь те одоо зомби болох гээд идэх гээд цусыг нь сорох гээд ингээд араас нь гүйж байгаа юм шиг тим мэдрэмжийг өгж ингэсэн нэрэ бодоод үзэнгүүд яг тим харагдаж байгаа байхгүй те яг л нэг хүн ингээд ганцхан хүн те амьд үлдчихсэн яваал тэгсэн чи араас нь нөгөө зомбинууд гэж гүйлж байгаа юм шиг тэгэж харагдажсэн тэр комент бол амар нэттэй байсан цаашдаа Монголд бол иймэрхүү одоо алдар нартай хүмүүстэй гадаадын дэлхийн алдар нартай хүмүүс ирдэг болох бах. Тэгээд соёлтой байж сурснараа хүмүүс одоо гадны одууд хараад энэ соёлтой орн байна гэж бодоод ирэхийг хүсэн те. Гэтэл ийм амар баг стемпид болох гэж байгаа юм шиг ингэж дайраал хүн амтныг нөгөө хүнийгээ барьж авч үнсээл те. Машинд нь орж үсрээл тим имийг харахаар ч одоо одууд одоо иймэрхүү олонний танил хүмүүс стримерс одоо ютуберс хараад боли айгүй амар юм эрсдэлтэй юм байна гэж бодох сэтгхүү ороочтой толгоонд нь. Тэгэхээр бас жоохон соёлтой байж сурцгаая манайхаа. Соёлтой фэнүүд байж сурцгаая гэж би уриалмаар байна. Яг тэр амар crowd нь арай дэндүү хитрхи байгаад арай дэндүү жоохон бүдүүлэг фэнүүд биеинд нь гар хүрсэн энэ тэр юм байсныг is thoughts was ер нь энэ speed Монголд ирсэн бол үнэхээр гоё өөрт нь ч гоё experience басан харагдчихсэн те монголчуудад ч гэсэндээ гоё experience те ийм мундаг том youtuber-ыг Монголдо авчираад ингээд өв соёлоо түүх соёлоо те ийм гоё одоо өөртөөхөө урлаг мурлагийг ингэж харуулж байгаа нь бол үнэхээр win as a win хоёуланд нь те хоёуланд нь бол win байсан гэж бодож чинь монголчуудад ч when ялалт I show speed ч гэсэндээ ялалт ийм гоё орныг хурж ирээд үзээд ядж хаад амар speed бол угаасаа стримүүдийг амар хүмүүс үздэг шүү дээ. Өчтөр л намайг үзэж хаад гэхэд те аль үжааны 400,000 хүмүүс зэрэг үзчихсэн. Үнэхээр гайхамшигтай те. За тэгээд түүнээс гадна өөрийнх нь YouTube channel нь бол 30 хэдэн сая